За харагдаж байна уу? Харж гин үү? Харагдаж байна гэсэн үг шээ. Аха. Болж байна болж байна. За. Хм? За эхлээд момшог бүгдээрээ мэдж байгаа 3 хуваадаг их сургууль, 2 нийгмийн байгалийн, тэгээд коллеж гэж хуваадаг. Тэгээд нийгмийн их сургуульд математик, англи хэл, японы хэл бүгдээрээ өгнө. Тэгээд энэ англиг бүгдээрээ мэдж байгаа. Гэхдээ энэ яг тэг хүүхдүүдийн асуудал нь болохоор их сургууль, коллеж хоёрын аль нь зүгээр юм бэ? Аль нь илүү одоо алийн сонгуул зүгээр юм бэ гэдэг. Тэгээд ерөнхийдөө бүгдээрээ хэрвээ чадна гэж бодож ивэл их сургуулаар өгсөн хамаагүй зүгээр шүү. Яг энэ дээрээ тий бид нэр одоо биенийхээ дотор байрыг хардаг ч юм уу. Тэгээд ерөнхийдөө зааж байгаа багш нар нь тэгээд байгаа сургуулийг хараад байхад ер нь их сургууль нь хамаагүй зүгээр идэг шүү. Тэгээд gap year аваад ч гэсэндээ хамаагүй их сургуулаараа хэрэг өгнө гэж бодож ивэл өөрийгөө өгч чадна гэж бодож ивэл их сургуулаараа өгөөрэй гэж энэ дээр хэлье. Тэгээд дараа нь момшогийн тэтгэлэг нь мэдээж цаад 120 өгдөг. Тэгээд онгоцны зардал гэхдээ энэ зөвхөн нэг удаа байдаг. Тэр нь яг 5 жил сурахынхаа яг Японд ирэх тэр анхны нислэг тэгээд 5 жил сурч дуусаад Японоос Монгол руу буцах яг ингээд нэг л удаа онгоцны зардал хийдэг. Тэр хоорондоо явж ирэх онгоцоо бол өөрөө даадаг. Тэгээд мэдээж Орсын их сургуулийн төлбөр чинь хөнгөлж өгнө. Гэхдээ энэ зөвхөн улсын сургууль байдаг. Японы улсын их сургууль. Тэгэхээр Кео ч юм уу Васеда их сургуулиуд орж болохгүй гэсэн, чадахгүй гэсэн. Момшоор явбал. Тэгээд дараа нь момшоогийн шалгалтын хувьд математик, англи, японы 3 байгаа. Тэгээд математикийн хувьд болохоор математик нь яг бодлого тус бүрдээ тийм хүнд биш ч гэсэндээ олон бодлого өгдөг. Тэгээд тэрнтэй харьцуулаад цаг нь харьцангуй бага байдаг болохоор тэрэн дээрээ цагийн хуваарлт буюу тактик аягүй сайн хэрэглэх хэрэгтэй. Тэгээд энэ яг юу гэсэн үг вэ гэхээр би энэ дээрээ хүүхдүүдээс ерөөхдөө чи математик дээр өөрийгөө хит авсан гэж бодож юм гэхээр бүгдээрээ нэг 40-оос ч юм уу 60-ийн хооронд бүгдээрээ энэс хэтрэхгүй, энэс доошлохгүй эгийг харьцал байсан байх гэж өөрөөсөө одоо дүгнээд хэлдэг. Тэгэхээр чи одоо хэрэг бүгдийг би бодож амжихгүй гэж ивэл оноо нүү тий их оноо авдаг тэр бодлогуудаа сонгоод бодох юм уу? Эсвэл би нүү тий би чаднаа би бүгдийг бодно гэж бодоод тий орсон ч болно. Яагаад гэвэл Баска бид хоёроос гадна тэнцэн 3 дахь Монгол хүүхэд тэр хүүхэд болохоор тэр математикийн шалгалтыг бүгдийг хийж чадсан, хийж амжсан гэсэн. Тийм болохоор аль нь буруу биш. Зүгээр яг өөртөө тохируулаад өөрөө шалгалтаа яаж хиймээр вэ? Тэрийгэ бодоод ороорой гэж зөвлөж байна. Тэгээд дараагийнх нь болохоор математик дээр агуулга нь ерөөхдөө Японы нийгмийн мат байдаг. Тэр нь Японд өөрсдөө математика, нийгмийн математик, тэгээ байгалийн математик гэж ангилдаг. Тэгээд тэр Японы нийгмийн мат гэдэг ангилсан байгаа тэр сэдвүүдээс ерөөхдөө төлхөө орж ирдэг. Тэгэхээр энэ сэдвүүдээ багшаасаа асуугаад тийм ерөөхдөө бол хавтгаан геометр, комментарк энэ төр бол заавал орж ирнэ гэсэн үг. За тэгээд англи хэл дээр болохоор англи хэлний шалгалт нь TOEFL, IELTS шиг биш байдээ шүү. Одоо Яс чинь Монголын англи хэл одоо тиймэрхүү стайлтэй тэгвэл момшогийн англи хэл бас Япон англи хэл гэдэг стайлтэй байдаг. Тэгээд ерөөхдөө момшогийн англи хэлний өмнөх оны материалууд сайтууд дээр бэждэг болохоор тэрийг олж аваад тэгээд тэрнээс гадна Сенташ гэдэг Японы тийм их сургууль руу орох тэр шалгалт байдаг. Тэгээд тэднийг нь харуул ерөөхдөө төхөн байдаг. Тэгээд чи англитэй хэрэгцнээ одоо тэгээ би сайн гэж бодож байсан ч гэсэндээ энэ одоо тэгээ Японы яг англи хэл гэдэг энэ стайлд нь өөрийгөө давтгаад тэгээд оруулах зүгээр шүү. Тэгээд дараагийнх нь Японы Баска бид хоёроос гадна тэнцэн энэ хүүхэд болохоор өөрөө ямар ч Японы хэл хүн байсан. Тийм болохоор Монголд Японы хэл дээр 0 авахгүй бол унахгүй гэж яригдаад байдаг.
Тэр нь яг үндэ худлаа биш гэж хэлж байна. Гэтэ энэ нь зөвхөн Монгол улсад л юм байт юм билээ шүү. За энэ цагийн хуарлахаараа миний момшоод бэлтжсэн тэр цагийн хуарнд байгаа тэгээ хүүхдүүд аягүй асуудаг болохоор би өөрийнхөө жишг болгоод ингээд бичсэн байгаа. За тэгээд 6 цагт босоод 7 гэхэд сургууль дээр ирээд 7-8 цагийн хооронд яг 1 цаг байдаг болохоор эндээ мөгишгийн зөвхөн нийгмийнх биш байгаль ч гэсэндээ коллежийн ч гэсэндээ өмнөх оны материалуудыг яг 1 цагийн дотор цаг тавиад хийдэг байсан. Тэгээд 8-аас 3-ын хооронд ерөөхдөө сонгон байдаг. Сонгонгоо дуусчихад тэгээ сонгоныхаа дараа яг 8 хүртэл өөрөө дахиад бие дааж хийдэг байсан. Тэгээ 8-аас ерөөхдөө төвжрэлтэй байгаад тэгсээр агаад гэртээ хараад унд хүртэл 10 цаг 2 цаг зарцуулдаг байсан. Тэгээд 10-аас 6 цаг хүртэл яг 8 цаг бүтэн нойр аваад тэгээд иймэрхүү хэм маягаар явдаг байсан. Энэ өөрийнхөө цагийн төлөвлөгөөг гаргаж байгаа хүүхдүүдэд ерөөсөө нойроо хасч болтгүй шүү гэж хэлмээр байна. Намайг стемпанаас нүтэй цагийн хуар чинь юу байсан бэ, ямар байсан бэ гэж асуухад бүгдээрээ дандаа 10-11 хүртэл сургууль дээр байж агаад ч юм уу эсвэл өглөөний 4-өөс эхлээд босоод тэгээд ингээд харгуу байхад хичээлээ эхлээд хийдэг байсан гэд тийж сонсдог байсан. Гэхдээ тэгжээснээс нойроо бүтэн аваад тэгээд толгоогоо сэргэх үед юм хийх нь хамгийн зүгээр юм билээ шүү. Тэгээд харж байгаачлан 24 цагийн 18 цагт нунтаад 13 цагт нь хичээл хийн. Тэгэхээр яг хичээл нойрноос гадна 3 цаг надад байдаг байсан. Тэгэд ингэж амар хичээлээ хийхэд одоо ерөөсөө стресс дарамт ерөөсөө мэдэрдэггүй байсан. Энэ одоо хүүхдүүдийн бас айгүй асуудаг зүйл стресстэй одоо стрессээ яаж зохицуулсан бэ энтергээд. Гэхдээ хичээлээ хийгээд байх тусам чи стресс дарамт мэдрэхээ байцна. Тэгэхээр эндээ зохицохын тулд хичээлэл хийгээд хэлмээр байна. Тэгээд эндээс эхлээд болохоор хэлний бэлтгэлтэй энд ирээд яах ёстой вэ гэд миний сая 12 сард өгсөн шалгалтын тухай байгаа. Тэгээд эхний нэг жилдээ бүгдээрээ заавал их сургууль хуваарлах шалгалт гэдэг шалгалтыг өгнө. Тэгээд тэр нь Японы дотор зохион бичлэг, сонсгол, уншлага, тэгээд түүх, нийгэм, хэрэг эдийн засаг бол математик. Тэгээд одоо нөгөө A, B гэж хуваарлаад A байх юм бол газар зүй, B байх юм бол математик. Улс төр ч юм уу, хууль ч юм уу байх юм бол A-д ороод газар зүйгөө өгнө гэсэн үг. Тэгээд бүгдээрээ л бодож байгаа үнэтэй Токиогийн их сургууль гэдэг. Токиогийн их сургууль нь энэ бүх шалгалтын дээрээ 90-ээс дээш. Тэгээд хамгийн ихтэй 6 хүүхэд авдаг. Тэгэхээр айгүй энэ шалгалтуудаа сайн өгчөж дараагийн сургуулаа цай сургууль авна гэсэн үг. Тэгээд дараагийнх нь болохоор Монгол болон бусад орн. Энд ялгаатай 2 юм надад ажиглагдсан. Эхнийх нь болохоор Японы хэлний төвшин. Сая хэлсэн шиг 0 авахгүй байх юм бол тэнцэн гэдэг энэ зөвхөн Монголд хамаатай гэдэг. Бусад орнд болохоор яг англи хэлтэй адилхан Японы хэл дээр өндөр оноо авахгүй бол тэнцдэггүй. Тийм болохоор бусад орноос ирж байгаа хүмүүс бүгдээрээ амар Японы хэлтэй гэсэн. Тэгээд зөвхөн нийгмийн их сургуульд хамаатай энэ хүмүүс одоо юу гэх юм бүгдээрээ нийгмийн их сургуулиар ирсэн хүмүүс бүгдээрээ аюул өндөр Японы хэлний төвшөнтэй байдаг. Бусад коллеж ч юм уу байгалийнхныгаа бодвол хамаагүй өндөр байдаг. Тэгээд энд болохоор манад нийт 60 хүүхэд ирсэн. Жил болгоно 60-аас 70 хүүхэд ирдэг. Тэгээд энэ 60 хүүхэднд Японы хэл нь курс 1, курс 2, курс 3 гэж ангилсан. Тэгээд курс 1 нь болохоор бүр огт Японы хэл мэдгүй анханасаа эхэлж байгаа хүүхэд зөвхөн 2 хүн байсан. Тэгээд курс 2 болоод ирэнгүүт бүгдээрээ Японоор чөлөөтэй ярьдаг. Тэгсэн мөртлөө одоо ханзан дээр ч юм уу ямар нэгэн газар дээр жоохон дутагдaltaй гэсэн үг. Тэгэхээр ихэнх хүүхдүүд нь бүгдээрээ Японоор чөлөөтэй ярьдаг. Яг үндэ хэлний бэлтгэлд явах
тэгээ шаардлага байна уу гэж багш нар хүртэл өөрөө хэлсэн. Ийм өндөр Японы төвшөнтэй хүүхдүүдтэй өрсөлддөг болохоор заавал Японыг сайн хийгээрэй гэж хэлмээр байна. Тэгээд хоёр дахь нь болохоор насны хязгаарлалт. Монголд болохоор зөвхөн 12 дугаар анги тэгээд 1 2 дугаар курсээс момшоо өгч болдог. Гэхдээ бусад орнд болохоор ямар ч насны хязгаарлалт байдгүй. Тэгээд тэр нь аль хэдийн улс орондоо өөрийнхөө их сургуулийг төгссөн. Тэгээд хоёр дахь их сургуулаараа Японыг зориод ирж байгаа хүүхдүүд зөндөө байдаг. Тэгэхээр 24-тэй, 23-тай, 22-тай хүмүүстэй өрсөлдөх болдог болохоор энэ шалгалтандаа яг юу гэх ёстой тий тэрийг мэдээд эртнээсээ бэлтгэл хийж авахгүй бол энэ дээр сайн хөхөд айгүй хэцүү гэсэн үг. Тэгээд сүүлийнх нь Монголд байхдаа хийх бэлтгэл энэ болохоор момшоогоо дуусгаад тэгээд мэдээж зуны амралтаа бас амраад тэгээд тэр 9 сараас дараагийн 4 сар хүртэл гэж тоотохоор ойролцоогоор 8 сар байгаа. Тэгэхээр Японы математик хэрэг би зөвхөн эдийн засаг бол математик үзнэ. Хэрэг би биш бол бол бүр огт математик хичээл үзэхгүй. Гэхдээ хэрэг үзэхээр бол Японы хэл математик дээр болохоор хангалттай материал байдаг болохоор энийг тий өөртөө олоод өөртөө тохирсон юм хийгээд явж байхад болно гэж би өөрөө бодсон. Тэгээд харин түүх нийгэм газар зүй дээр болохоор бид нийгэм болохоор тийм их тийм материал алдаад байдгүй. Тийм болохоор биднэрт яг байгаа нь болохоор суугу камоку гэдэг ном байдаг та. Ижигийн тэр ном дээр ерөөхдөө basic мэдлгүүд бүгдийг бичээстэй байдаг болохоор энэ номоо заавал сайн уншаад тий байгаа бүх юмыг цээжлээрээ. Тэгээд энэс гадна хэрвээ Японд таньдаг хүн ч юм уу сэмпай байх юм бол Японы ном заавал тэг ингээд аваарай, явуулаарай. Японы ном өөрөө яг энд шалгалтанд ордог сэдвүүд агуулга аюу сайн таардаг. Тэгээд тэрнээс гадна Японы номыг үзэхээр аюу үр дүнтэй юм билээ шүү гэж хэлмээр байна. За. Анхаарал хандуулсанд баярлалаа. За баярлалаа мэжээ. За. Ямар ч байсан өөрийнхөө туршлагаас бас нэлээд хэрэнгүй ярьж өглөө. Тэгээд хүүхдүүд маань одоо асуулт асуугаад явах хаа гэж бодож байна. Чиний хувьд яг момшоогоор явъя гэж хизээний шийдэж зорилго тавьжсэн байна. Би яг 11-ийн 4-р үйлрэлт. Яг 11-ийн яг сүүлийн үйлрэл ижигийн материалуудыг хийж эхлээд тэгээд тэрний зуны амралтанд болохоор зуны сургалтандаа яваад тэгээд англи хэлээ бас давтаад тэгээд 12-оос эхлээд бүр яг эхнээс нь эхлээд тууж бэлдээд явсан. За 5 дугаар слайдыг дахиад харуулах уу гэсэн байна. Эдийн засгийн мэргэжлийг юу яагаад сонгосон бэ? Багш миний мэргэжил бол ерөнхийдөө миний хүрээлэнгүй орцонгоос нөлөөлсөд би сонгосон. Ерөнхийдөө ээж маань энэ зүгээр хаа гэд тэгээд би яг үндэ тэр үед сонгохдоо өөрөө нэг ойлгоогүй байсан. Тэгээд одоо яг эдийн засаг гэж юу гэдэг юм бэ өөрөө судлаад яваад байна шээ. Эдийн засгийн тухай ном аваад тэгээд одоо ер нь хийж эхлэе гэж байна. Энэ нас ихлэж зүгээргээд тэгээд ерөөхдөө ямар ч мэргэжил сонгосон нэг ялгаагүй юм уу энэ дээрээ эхлээс сольж байгаа хүмүүс айгүй их байгаа. Нийгмийн момшоогоор ирсэн мөртлөө яг үндэ байгалийн мэргэжилтэй ч юм уу тиймэрхүү хүмүүс бас зөндөө байгаа. Заавал нэг мэргэжилд сонгох гээд байхгүй.
тэгээ 2 дахь 3 дахь их сургуулаа төгсөөд юм уу эсвэл зэрэг давхар мэрэгчлээ төгсөж болох юм чинь жоохон тий. Аха. Юу Тэгээд Монголч нөгөө дээр үед мэрэгчлээ тайлж болдоггүй байгаа гэсэн шүү дээ. Одоо ඒ дотроос салж болно. Би дотроос хэлж болно. хэлийг нөгөө одоо ээж тий салбар дотроос зүг. Тийм. Монголоос яг танай явсан хэдэн хүүхд тэнцэн бэ? Нийгмийн ухааны энэ сургууль. Энэ жил 2019 онд багш 3 хүүхд тэнцсэн. 2 нь тийм орчлонгоос хүүхд байсан. Аха. За хүүхдүүдэд асуулт байвал асууж болно шүү. За бас яг нийгмээр үгийгээд эргэлзэж байгаа, бодож байгаа юм хийх зэмлэн хүүхдүүд байгаа. Тийм. Ер нь нийгмийн ухааны одоо яг энэ дээр одоо Монголд жишээлбэл хилд ойролцоогоор хэдэн хүүхд өгч байна? 100 200 Угаасаа хүүхд нь. Угаасаа бүртгүүлэхэд нөгөө 90-с дээш байх хэрэгтэй гэдэг оноо заасан болохоор хин дуртай нотод бүртгүүлээд чадахгүй. Гэхдээ шалгалтанд ойролцоогоор 100-аад хүүхд эсвэл 80-аад ч юм уу хүүхд бол байсан. Тийм тий. Тэгээд тэндээс 2 3 гэхээр нэлээд өрсөлдөөнтэй л байж таа. Тэгээд айгуул хүүхд тасагдаад тэгээд 7 8 хүүхд л үлдсэн. Эхний шатнаас. Эхний шат нь математик англи хэлээд өглөө. Биш ээ. Зөвхөн математик. Зөвхөн математик тий. Тийм. Тэгээд чи яг ягаад одоо юу гэдэг тэнцэж чадсан гэж бодож байна. Чиний одоо давуу тал яг юу байсан бол? Бас ягаад тэнцдэггүй бол тий. Момшгийн шалгалтуудыг хараад байхад бүгдээрээ аль нэг шалгалтын дээрээс ихтэл дээрээ өндөр оноо авч яснаас бүгдээр нь тийм өндөр бичгсэндээ нэг 60 юм уу 80 хавтаа ч юм уу бүгдээр нь жиг өндөр авч тэнцдэг. Тэгэхээр англи хэл чинь, япон хэл чинь, математик чинь гурлаа тий хартангуй гайгүй тий анханасаа тийм тэгээд өөрөө тэрэн дээр нэмээд сайн бэлтгэл хийж яхад бол ерөөхдөө тэнцэн болно. Чиний одоо яг зорж байгаа сургууль чинь нууц биш бол юу вэ? Багшаа нэг сая 12 сард шалгалтууд нь дуусаад тэгээд хариу 1 сард гарна гэж байгаа. Аха. Тэгээд хариу гаргахаар эсвэл тийм. Тэрнээс өмнө би өөрөө мэдэхгүй болохоор. Аха. Яа. Сайн байна уу? Асуулт асуух гэсэн. За 13 ангийн сурагч бодчин байна. Тэгээд нөгөө нэг таныг амар хилэндээ сайн гэж нөгөө нэг цаанаа шилсэн ахгүй юу? Нөгөө хятад хэлтэй тэгээд бас 11 дугаар ангитай нэг өгөөд авч ийсэн гээд тэр нь хилээ яаж сайн сурсан дээр цаашдаа сурыг гэсэн шинэ хэл байгаа юу? Хэл сайн хурдан сурдаг юм уу? Танд байна уу? Эсвэл таны сурах арга барилтай нөө хэл сурах нь? За миний япон хэл бол би япон хэлээ бүрэн аниме үзээд сурсан байдیں۔ Тэгээд өдөржин шинжэн аниме үзчихсэн чинь тэгээд нэг мэдсэн чинь харин япон хэл гайгүй болсон байсан. Тэгээд чиний хэлсэн шиг өмнө хятад хэлтэй байсан болохоор хандан дээр яг би нэг сурах бичгээр яваагүй болохоор чинь тэгээд бичих юм уу ханд унших эдгээр тал дээр жоохон дутагдaltaй байсан. Гэтэ тэгээд яг хятад хэлтэй байсан болохоор нэ тэг хоёлын юмхөд ерөөхдөө нөрийнхөө скэн бол давхар хэмжээндээсэн. Гэтэ тэгээд яг бүрэн байгаагүй. Бүрэн бүтэн яг N1 гэж хэлэхээр төвшөнд бол байгаагүй. Тэгээд энэ дээрээ бүгдээрээ япон хэл нь амар тэгээд багш нар ч гэсэндээ ер нь шинэ Монголын багш нараас айгүй өөр тэгээд айгүй болоод явчихлаа.
Цаашдаа сурыг гэсэн хэл байгаа юу? Одоо солонгос хэл сурж байгаа. Баярлаа. Японы хоёр байгаа болохоор солонгос хэл хамаагүй төхөн танагдаад. За энэ нөгөө 5 дугаар слайдыг дахиад харж болох уу гэсэн байгаа юм шүү. За. Энэ дараах нь Аль нь байсан бол байглаа. Дараагийнх нь үнэ. Тэн бэ нөө 12 ингээд сураг сая жаргалын уучлаарай камера нэг цахан боломжгүй байна. Тэгээд нэг юм асуух гээд ёо ингээд момшоо өгөхөд нийгмээр айгу цөөхөн хүмүүс тэнцдэг гэдэг штэ. Яг юун тийм хэцүү байдаг юм бол таны бодлоор яг хамгийн хэцүү байсан ч юм уу тулгамдсан асуудал чи юу байсан бэ? Миний бодлоор нийгмийн их сургууль чинь одоо хамгийн бага нөө тий хичээлээр авагддаг штеп шалгалт нь 3 хичээлээр авагддаг. Тэгээд тэр дотроо дахиад Японы хэл нь тэгээд тийг авахгүй бол унахгүй гээд тийм юм явагдаад байгаа штеп. Тэгэхээр математик, англи хэл хоёр дээр айгүй өндөр оноо шаарддаг юм болов уу гэж би бодсон. Хоёулангийн нийлүүлээд тий хоёулангийн нэмээд тэгээд бүх хүүхдүүдийг жагсаад юм шиг санагдсан. За баярлалаа. Та ижи юу өгчээсэн үү? Өчсөн. Эмүүжээ математикаа бас ер нь сайн байсан уу? Бага сургуулаас ч юм уу? Ер нь угаасаа сайн байсан уу? Эсвэл нэлээд бэлтгэжсэн үү? Би ерөнхийдөө ер нь бол сайн байхын хувьд байсан. Гэхдээ яг 11 дугаар ангийн сүүлийн үед ер нь математикаа сайн ойлгох бэлтгэн байсан. Тэгээд энэ чигээрээ ерөнхийдөө нүү те Япон явж чадахгүй, момшоо тэнцэж чадахгүй гэж бодоод тэгээд эртхэн шиг ихлүүлсэн гэдгийг бэлтгэлээ. Тэгээд тэр дажгүйсэн болохоор ижээ шууд Япон хэл дээр хийгээд би баска бид гурав хичээл хараад нэг ээжийн материалыг тэр үед нь тий сайн хийж бүтэн өдөржин суугаад бүгдээрээ нийлж тий нухдаг байсан гэх юм уу. Тэгээд багш нар дээр очиад асуудаг байсан. Тэгээд 12 дугаар ангиас зогсоолтгүй хийгээд тэгээд айгу басан гэдэг. За 13-ийн ундрмаа асуулт асуужээ. Сайн байна уу? 13 ангийн сурагч ундрмаа байна. Бас асуулт асуух гэсэн юм аа. Миний хувьд нийгмийн чиглэлээр явах бодолтой байгаа. Тэгээд нийгмийн математик дээр хамгийн гол анхаарах ёстой зүйл таны хувьд юу байсан юм болоо? Байна. Миний момшоогийн мат гэхээр хурд айгуух шаарддаг шүү. Миний түрүүний хэлсэн айгуу олон бодлоо гэхдээ хүнд биш. Тэгээд цаг нь бага байдаг болохоор бусад нөгөө тэг төрлөөдөө бодвол хамаагүй хурд шаарддаг шүү. Тэр хурдаа тэг эхнээсээ хурдан бодохыг тэг хичээгээд тэгээ энийг би энэ бодлогыг бодож чадчихин гэдгээд орчих биш. Би хурдан бодох хэрэгтэй гэж бодоод анханасаа бэлтгэлээ хийрээ. Тэгээд нийгмийн сэдвүүд гэдгийг сайн барьж аваарай. Комментар тэгээд хавтгаан геометр ижид ч гэсэндээ адилхан жил болгон заавал орж ирдэг шүү дээ. Тэднийг сайн хараа. Слара хоёр саяны хоёр сэдвийг дахиад хэлээд өгөөч үү? Хавтгаан геометр тэгээд комментар магадлал Юу
Screen share хийснээр боловчих юм уу? Ураар. За манай 12-ийнхаа ер нь яг одоо бэлтгэлээ эхлүүлж байгаа болов тий. Ингээд симпани нь хамт яг зорж байгаагаар ч юм уу тий. Эсвэл найзуудаараа ч юм уу ингээд нийлээд бэлдээд бол одоо ч юм бол яг ингээд бэлтгэл эхэлсэн байхтай үзье тий. Тэгээ 12-ийнх маань бэлтгэл тэр явж байна. Тэгээ арга барилаа олохгүй байл эможийн симпаяс асуугаарэ. Одоо бүх юм бас ингээд юм онлайн болчиход байгаа болохоор зүйлээ л да. Арван байна тий. 12-ынхнаас яг нийгэм зорж байгаа хүмүүс хэм байна. Ирсэн байна уу? 12-ийн 1-ээс нэгчин 2-ын нэгчин байна. Тэгээ тавгсан ялтан шагаа. Яа. Танаас асуулт гад та 10 нөгөө ахлах ангитай байгалийн ангиас нөө нийгмийн ангид сурч ирсэн үү? Би бүгдээнд нь байгалийн анги байсан. Ерөнхийдөө байгалийн чиглэл гээд тэр чигээрээ явсан л та. Гэтэ тэр нь яг үндэ буруу байсан юм байлээ. Одоо жишээлбэл саяны энд ирээд нөө тий их сургууль хуваарлах шалгалт өгөхөд бүгдээрээ яг нийгмийн хичээл түүх, дэлхийн түүх, Японы түүх, тэгээд нийгэм, тэгээд газар зүйн төр байхад би тий ахлах сургуультаа алийг ч үзэж байгаагүй. Тэгээд ерхий мэдлэгч байхгүйсэн болохоор бүгдийн ихнээс нь хийх надад ер нь бол жоохон хэцүү байсан. Тэгэхгүй бусад хүүхдүүд болохоор бүгдээрээ анхнаасаа мэддэг байсан. Эсвэл их сургуулаа төгсөөд бүгдээрээ нэг тэгээд давтж байгаа ч юм уу дахиж хийж байгаа ч юм уу тиймэрхүү байдалтайсэн болохоор. Саха. Баярлалаа. За эможи ер нь чөлөө цагаараа юу хийдэг вэ? Багшаа энд айгүй олон нөгөө тий орны хүүхдүүд ирсэн байна. Тэд нартэй яг айгүй хөвцөлтэй. Тэгээд нэг хилээр сурж байгаа банд дад дээр хурж ирээд болохоор яриад Бразил хөө. Тийм үү. Би Монгол хүн тиймээ шууд нь Улаанбаатарын үд шиг шууд тэр тоонд болчихсон шүү дээ. Оо. Айгүй сонирхолтой хүмүүс байд юм бэлээ. Аха. Ер нь хэдэн орны хүн байна вэ? Ойролцоогоор 10 гаруй байгаа шин. Тэгээд нүн Солонгосоос 10 хүүхэд, Бразилиас бас 10 хүүхэд. Тэгээ бусдууд нь дандаа 2 3 хүүхэд болохоор айгүй голоо. Англи хэлээ болохоор юу яаж ийсэн үү? Яг бусад хүүхдүүд чинь нөгөө дэгийн огшин сургалтанд айгүй суудаг штэ тий. Тийм. Чи бас явж ийсэн үү? Яаж бэлтгэсэн бэ? Сургалтанд яваагүй. Яг л ер нь англи хэл бас гайгүйсэн болохоор тэгээд аха. Би одоо юу гэдэг яг нөгөө TOEFL IELTS гэдэг өөрөө байгаа штэ тий. Тэр ямар ч гэсэн ингээд бэлтгэл бол мэдээж амар чухал ах. Чиний яг барьж исэн ном юм зүйлсүүд юу байгаа вэ? Ажиллаж исэн материал тэр нь тэгээд яг Монголын англи хэл зориулаад нөгөө явагддаг сургалт байгаа. Тэрэнд тэр англи хэл чинь нөгөө чи өөртөө англи хэлэндээ итгэлгүй их тэнд явсан айгуу зүгээр. Тэгээд багшийн тэгээс өгөөд нөгөө тий хэлүүлж байгаа материалууд нь бас яг Монголын англи хэлд айгуу хорж ирдэг юмнууд байсан. Тэгээд нэгдүгээр шатад авлаа, хоёрдугаар шат хүртэл 2 хоногийн дотор дэгийн шиг нүүн сургалтанд явж байгаа хүүхдүүдээс нөгөөч гэж хаад тэгээд хийжсэн. Зөв. Өмнө нь нэг ч юм уу тий 2 удаа ч юм уу хийгээд үзсэн хамаагүй зүгээр юм байлээ. Аха.
Зээ. Сайн байна уу? 11-ийн 3 ангийн сурч бэлгүүн байна. Тэгээд танаас нэг юм асуухгүй. Та яг бэлтэж байхдаа яг өөрөө ганцаарчлаад хуваараа бэлтэж байхдаа математик дээр ямар хуу ном сурах бичиг ашиглаад ер нь яаж бэлтэж ийсэн бол? Математик дээр нэгийг яг тэр нөө чухал сэдвүүд байсан шүү дээ. Геометри, хавтгайн геометри, комментар гэдрийг бол яг тэр сэдвийн 2 юм уу 3 удаа бодож байсан. Тэгээд хажуугаар нь намын сургалтын материалууд, хаврын сургалтын материалууд бүгдээр ингээд нэг бүрчлэн бодоод ямар ч нэг мэдэхгүй чадахгүй бодлоо үлдээхгүй болчихно. Тийм. Нэгийн 2-ын бэлт барьсан да. Сайн байна уу? Юу асуух гээд 11 ангийн сурагч Ана үжин байна. Тэгээд би нийгмийн тал руугаа ер нь явах гээд ер нь төлөвлөсөн байгаа. Тэгээд 11-р ангийн нөгөө нийгэм байгалийн анги дээр жоохон сонгох тал дээр би эргэлзээ танаас юм асуумаар байгаа байхгүй. Ингээд байгалийн ангид оронгууд ер нь би даалтууд их тэгээ хажуугаар нийгмийн хийж явангууд ер нь жоохон хэцүү байдаг гээд нийгмээр явж байгаа хүмүүс ер нь нийгэм лугаал орсон дээртэй гээд ер нь хүмүүс тэгдэг. Таны хувьд ер нь яавал зүгээр бол гэж асуусан. Хэрвээ байгалийн хичээлүүд тэр одоо дүнгээ гаргахт ч юм уу тэр видеолт хийх өөрөө байгалийн хичээлдээ хэрвээ сайн болвол тий байгалийн ангид байхад нэг буруу юм байхгүй. Тэгээд харин 12 дугаар ангидаа бол заавал нийгэмд ороорой. Нийгмийн яг чухал хичээлүүд байгаа болохоор 12 дугаар ангид бол 11-д бол хэрвээ баймаар ивэл байгальтаа өөрөө чаднаа ивэл байгальтаа байж болно гэж би бодчих. Баярлалаа. Дахиад нэг юм асуух гээд би бас яг ингээд Момшогийн нийгмийн ухаан B гэж ботсон байгаа байхгүй юу? Тэгээд одоо болохоор байгалийн ангид 11 байгалийн ангиар эхлүүлсэн. Тэгэнгүүт яг ингээд нийгмийн анги руу орох уу гэд яг ингээд байгалийн ангитай хахаар байгалийн хичээлүүдийг хийсээр байгаа. Нэг ерөнхийдөө л нэг мэрэгчлээ ирээдүйн мэрэгчл байгальтай холбоогүй ямар ч холбоогүй болохоор хийгээ цаг алдаад байх уу? Ерөнхийдөө нийгмийн анги руу хизээ орснон дээр бол гэж бодох гээд энэ жилдээ яах вэ? 12 доо ерөөхдөө нийгмийн ангиуд чинь тий нөгөө математик нь айгүй сул байгаад идэг тэр ганц сул тал гэж би харсан. Тэгээд математик одоо нийгмийн ангид орсон бол математик хаяггүйгээр математик тий солиулахгүйгээр дахиад нөгөө тий давхар бариад яваарай. Энэс гадна бол нийгмийн ангид байхад ямар ч тий юм байхгүй шүү дээ. За баярлалаа. За мужийн ахлах сургуультаа ер нь хичээлээс гадуур те ямар одоо үйл ажиллагаанууд оролцдог байв. Тэгээд дүүнэртаа гэж хэлэхдээ ахлах сургуультаа байхдаа одоо тэрийг л заавал хийгэрээ гэж захих зүйл байна уу? Агшаа би өөрөө ямар ч дугуулсан тэгтэнд явдаггүй. Хэлээ хийдэг. Тэгээд 11-р ангийн хэвчээсэндээ тэг хүмүүс урлагийн үйлчлэгээ бэлтэж байхад би тэнд ганцаараа хичээлээ хийгээд сууж идэг байсан. Хичээл хийх ямар одоо тийм бусад юм хийж явах зав тий байхгүй юм шиг санагддаг байсан. Тэгээд нөө яг Момшогийн дүн гарах тэр хугацаатай манай төгсөлт тавхацсан. Би тэр юм тэр талаад тий тэрээр маргааш төгсөлтийн баяр юм уу гэж яажсэн. Тэгээд ерөөхдөө бүх анхаарлаа хандуулсан байсан болохоор өөр юу ч таахгүй. Ерөөхдөө нийгмээр явна гэвэл мэдээж ихний сонголт нь Момшоо. Гэтэ Момшоод бүгдээрээ мэдж байгаа. Тэр үеэс 1 2 3 хүүхдэлтийн чинь тэгээд чиний дараа яах вэ гэхэд бүгдээрээ EG-г өгнө. EG-г өгөөд сургуулийнхаа нөө замаар шинжүүд орсон нийгмээр яваад шинжүүд орсон хүүхдүүд байгаа. Тэгээд тэрнээс гадна уянгаа гэд өөрөө аплайдаад өөрөө Японы хэл дээр сурах, гарын хэл дээр сурна гэд тэгээд Кётод одоо сураа явж байгаа. Тэр хүүхдийн одоо замаар гэх юм уу?
жишгээр бас явж болно. Тэгээд ерөөдөө бас сургуулиас гадуур нөгөө Япон руу зуучлан гэдэг ч юм уу тиймэрхүү чумаар ирсэн хүүхдүүд бас нэлээд байгаа болохоор ерөөдөө бүгдийн туршиж үзээрэй. Зөвхөн момшоо гэд хараад иж болохгүй шүү. Мужи чи болохоор ингээд хятад хэлэндээ айгуу сайн. Тэгээд англи хэлтэй бас сайн. Америкт бас нэг бага хугацаанд амьдарсан баг тийм. Тэгээд ер нь яагаад яг Японд сурыг гэсэн бэ? Эхлэн нь бол би өөрөө анимент дуртай байсан. Өөрөө Японд тэгээд яг ахлах сургуульд ороод ирсэн чинь нөгөө сургууль айгуух Япон гоё сэмпай нэр чинь тэгээд ер нь бол тэрэнд би өөрийгөө өөрчилсөн гэх юм уу. Тэрийг энд амжаарсан. Яагаад гэвэл энд ирчээд би яагаад Японд сурахаар шийдсэн бэ? Би яагаад энд байгаа юм бэ? Айгуух бодсон. Тэгээ бүгдээрээ л Япон явна гэж зориод тэгээ би бас Япон явна гэж тэгээ тэр шуурган гэх юм уу? Автаа тэр урсгал энд ирсэн байна гэдгийг тэр үедээ ойлгосон. Тэгээд энд айгуу гоё. Сонирхолтой юмнууд зөндөө байна. Тэгээд харамсах юм байхгүй. Тэгээд анзаарах биш. Өөрөө сайн бодоорой. Яг 12 дэх ч юм уу тий өмнө байх та. Дэгийн өгшийн холбогдох дугаарыг нөгөө Симпайнер айгуу мэдээд биш. Яг дээдлийн үеийнхэн зар нь ярьж байгаа сургалтанд нь суудаг гэсэн үг байна. Тийм. Дэгийн өгшийн сургалт айгуу цөөхөн хүүхэд авдаг яг тэгээд эртхэн шиг бүртгүүлэхгүй болоод суудал болчдөг гэсэн шүү. Сая дугаар нь яг нөгөө одоо дээдлийн үеийн Симпайнер айгуу сайн мэдж байгаа хаа. Симпайнераас чатар юм асуугаад ячаарэ тий яг явж исэн хүмүүсээс тийм. Тэгээд дэгийн өгшийн сургалтанд 11-ээс зөвхөн 12-оос сууж эхэлтий. Тийм болохоор хоёр руу орохоос өмнө эрийг эртхэн шиг бүртгүүлээд эртхэн шиг хөөцлөөд авчихвал тэгээ зүгээрээ 11 хүүхдүүд авахгүй байгаа юу? Тэгээд ер нь суудгүй. Яг тэгээд энэ төлбөртэй шүү дээ. Тийм болохоор тийм үү? Тийм. Ямар үнэтэй байд юм бол сарын 200 гэх шиг болсон шүү. Тийм үү? Тийм багш би өөрөөс явж байгааг болохоор сайн мэдэхгүй байна. За. Хүүхдүүдээ өөр асуулт ивэл асуугаарэ. Сэтгэлдээ бас хийж болно шүү. Өнөөдрийн ярианд маань бас нийгмийн ажил үүрэг зах маань уулзч байгаа. Үрээ агшаас асуух зүйлтэй. За. Энэ зүгээр. За ямар ч сан эмүүчэндээ баярлалаа. Тэгээ кофенерта бас ийм сайхан яг өөрөө сурч мэдж байгаа зүйлээсээ хуваалцж аваад маш их баяртай. Тэгээ кофенер гэсэн Симпайнертайгаа уулзсан айгүй баяртай. Энэ үгээр саман гэсэн маш үр дүнтэй байгаа. Манай судалгаан дээрс бас хийж байгаа. Тэгээд яг нэг би сайн нэг ярианаас ингэж сонсож байгаа нохны баяр яана маргааш болох юм байх те гэдгээ тий. Бүр ингэ яг хичээлдээ бүр ингэ 100% төвлөрсөн байхад дараа нь харамсажсэн ч юм уу те. Би яг ахын те ийм хийчихгүй яасан болтооч гэсэн тиймэрхүү бодлого бас төрдгөө яг кофенерийн хувьд бас тэр талаас нь илүү бас мэдхийг аягүй хүсэж байна л да. Ерөнхийдөө энд ирээд зөвхөн хичээл хийж байгаа хүүхдүүд ч гэсэндээ байгаа. Гэхдээ хажуугаар нь теннис тоглож чаддаг ч юм уу эсвэл ямар нэгэн хөгжмийн авьяастай ч юм уу дуулж чаддаг ч юм уу хүүхдүүд энд ирээд айгүйх од болдог. Бэдгүй болохоор тийм болохоор энд доор яг жижигэн гэхдээ жим энтер бас байдаг. Тэгээ ширээний
теннис тоглодог ширээ энэ төр байгаа. Тэгээд тэнд одоо юу гэх чаддаг бол айгүйх давуу талтай олон янзын газар. Тэгээд багш яг надад харамсчихсан юм бол байхгүй. Яг нэг хүсчихсэн зүйлээ яг хүрсэн болохоор гэсэн үг шүү дээ. Тийм. Баярлаа. За сэтгэлээ хэлж болно шүү хүмүүстээ. Манай яг хөөхөн яг одоо ингэ юм шиг байгаамаа бас нэг хайл маяг нэг хэлж. Тэр сэтгэл ханамжийн судалгаа энэ төр дээр бол симпайнерийн уулзалт үнэхээр үр дүнтэй байгаа гоё агаад. Багш бид ихсэн 12 дугаар анги байсан. Мэднээ сэтгэл хэлж чаддгүй. Яа одоо тэгээд иймэрхүү юм дээр яг ингэж юу гэдэг миний хэлэх гэж байгаа одоо юм нэг тийм хүмүүст таалагдахгүй байх гэж юм уу те альсвал би нэх гоё сэтгэл хэлж чадахгүй байх, гоё асуулт асууж чадахгүй байх. Миний асуух гэж байгаа асуулт ингээл жоохон одоо хүн болгоны мэддэг юм шиг юм санагдах байх гээд хэрвээ бие барьдаг бол юу гэдэг хүмүүс ерөөсөө яг ингээд тиймэрхүү байдлаар хизээч боддоггүй юм байх гэж хүүхдүүдээ тэгээд хүмүүс яг ер нь бол өөрийнхөө тухайд боддог бусад хүмүүс юу гэж ярьж гэн одоо нэг тэнийг юм ярьж гэн үү фонтын юм ярьж гэн үү гэдэг талаар нэх амар боддоггүй. Тэгэхээр чиний асуулт ч юм уу хэлж байгаа зүйлийн чинь талаар тийм амар ноцтойгоор ингээд хэлж аваад чүүгээд ч юм уу тиймэрхүү юм ерөөсөө хэлэхгүй учраас яг ийм одоо иймэрхүү ийм боломжлаад бигдээ хэлэж юм уу ингээд чөлөөтэй оролцож сурна гэдэг маань бас айгүй гоё боломж байдаг шүү. Японочууд бол одоо юу ингээд сэтгэл хэлэхэд өдөртөө айгүй ийм маруухан гэх юм уу. Тэгээд миний сурч ирсэн сургууль бол дан ингээд хүүхдүүд гадаад хүүхдүүд айгүй цөөхөн байдаг гэсэн. Япон хүүхдүүд ерөөсөө ямар ч асуулт асуудаггүй ингээд шин гэлтэй багш нь ганцаараа ярьсараагаа тэгээд хичээл ингээд дуустдаг. Тэгээд тийм орчинд ингээд чи ганцаараа асуулт асуухаас ичдэггүй ч юм уу ингээд багштайгаа чөлөөтэй ингээд олон хүмүүсийн дунд харилцаж чаддаг бол амар давуу тал болно. Энэ 13 үеийн уртаас сэтгэл хэлсэн байна. Цаг заваа гарган биднэрт яриа хийсэнд үнэхээр баярлалаа. Хэрэгтэй мэдээллүүдийг цуглуулж авч чадлаа. Баярлалаа энэ үжилтээ гэсэн байна. Одоо ямар ч гэсэн нөгөө айгүй чухал шалтгаануудаа өгчөөд бас нэлээ санаа амарчсан гоё амарч нь эхэлсэн байгаа юу? Багш яг 18 нас эхэлсэн. Зөв маргааш нас юм байна тий. Тийм. За тэгээд ямар ч байсан манай бас ингээд үлгэр жишээ төгсөвчдийн маань нэг үнэхээр гайхалтай нэг зорьсон юмныхаа араас ингээд тууштай явж чаддаг өөрөө юу гэдэг аль хүрч чадахгүй гэдэг ингээд өөрийнхөө боломжийг ерөөсөө хязгаарлахгүй тэрнийхээ араас яваад үр дүнгийг ингээд гаргаж чаддаг юм шиг санагдав. Эмүүжингийн хувьд тэгээд үнэхээр одоо гал төгсөгчдийн маань нэг шүү. Тэгээд гухай нартаа ингээд гоё цаг гаргаад яриа хийж байгаа үнэхээр байна. Тэгээд бас холбогдоод асуулт асууж болох бах тий. Тэгвэл яг тэрийг хэлгээд. Бүгдээрээ олон хүмүүс байгаа болохоор юм ярьж чадахгүй гэж магадгүй. Тийм болохоор миний Facebook зүгээр шууд эмүүжин минь цаахан гэдэг байгаа. Facebook-ээр холбогдоод төртэй масуугаарай. Instagram байгаа юу гинэ? Миний хэрэглэдэг ихтэй адилхан нэртэй байгаа. Аливаар болно.
манайд бол уг нь бол дотроос нь ингээл айгүй талархал бодоол те. Эсвэл нэг асуулт бодоол байгаа. Тийм илэрхийлж чадахгүй ч юм яг нэг тиймэрхүү юм байгаа. Тэгээ эргээгээд нөгөө харахаар дотроо уг нь асуулт бүрдчихвэл айгүй амар санагдаад байдаг шүү дээ. Тийм тий. Тийм ямар нэг юм энийг яад юм бол доо гэд хариулт авч чадахгүй үлдчихвэл эргээгээд тэр нь байн бодогдоод байдаг ч юм уу тий. Тийм. Жоо нэрсгүй болоод юм да одоо энэ ахлах ангийнхнаараа жоо сэтгэл хэлүүлж тийм үү да. Хэлүүлээ. Сэтгэл гэлтэй нөгөө нэг бүлээн шатгасаар сэтгэл заавал хэлээд хүүхдүүдийг ингээд сонсохоор аюу хэцүү SMS ингээд хан за болито гэж жоо тэгж бодож чат юм уу та. Сайн байна уу? Сайн байна уу? Аадлаарай. За бодчих илээ дараа нь марлахаа хэлчихье тий. За 13 ангийн сурагч бодчин байна. Тэгээд өнөөдрийн яриа маш үр дүнтэй болж өнгөрсөн гэдэгт би бол ихтгэлтэй байгаа хгүй юу? Яагаад гэвэл нөгөө нэг бас нийгмийн момшоод өгч үзье даа гэж бодож исэн яг юунд хэрэгтэй гэдгийг мэдэхгүй тэгээд ер нь ихэнхдээ нөгөө байгалийн момшоогоор явсан хүмүүс их байдаг болохоор тэр талаас нь илүү их ярианд суугаад байдаг. Тэгээд бас нөгөө таныг сургууль дээр хардаг байсан байхгүй юу? Ингээд зүрж мөрөөд тэгтээ ерөөс ингээд яг ямар хүн гэдгийг мэдгүй зүгээр л нэг симпаяндаагийн хардаг байсан чинь амар хилэндээ сайн одоо ингээд нийгмийн момшоогоор явж байгаа гэд таныг илүү сайн бас мэдэж авч чадлаа. Тэгээд их хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлаа. За баярлаа. За баярлаа. Манай бодчин бас их итгэвтэй оролцож байгаа. Яриа болгон дээр асуулт асуугаад өөрийгөө танилцуулаад ингээд явж байгаа. Маш сайн байгаа шүү. Тэгээд ийм хүн л тэгээд өөрөө мэдгүй айгуу сайн одоо хөгжөөд явж байгаа ах гэж бодож байна. Баярлаа. За амжилт хүсье. Марлах. сайн байна уу? 12-ийн 3-ын марлах байна. Би ийм хоёрын дээр дэс сэтгэлээ хэлж чаддгүй бас асуулт нэг асуудаг. Тэгээд хоёр багшийнхаа яриаг сонсоод хэлье гэж бодлоо. Өнөөдөр биднэрт ингээд цаг зав гаргаж тэгээд хэрэгтэй яриа хийсэн үнээр их баярлалаа. Гэхдээ мэдэж авлаа. Тэгээд нэг асуулт байгаа нь одоо ингээд хэлний бэлтгэлдээ яваад шалгалтаа өгөөд тэгээд нөө их сургуулаа шийдтээ шүү дээ тийм. Тэгэхдээ нөө нэг Токио даяг тэгээд Киото даяг хоёрт ингээд орох боломж нь хэр өндөр эдэм бол одоо ихэнх хүүхдүүд зорж байгаа юм болов гэж тэр тал дээр асуумаар юм л да. Би бас тэрийг мэдмээр байсан. Гэхдээ ягаад ч юм нийгмийн симпай нар яг ингэж тий яриа хийдгүү байсан. Тэгээд зүгээр төвөөс надад болсон бах гэж би бодчих. Гэхдээ тэр яг Киото Токио хоёрын хувьд болохоор жилд 60-аас 70 хүүхэд ирнэ. Тэнгуүтээ нэг сургуульд хамгийн ихтэй Токио гэлэхгүй бүх сургууль хамгийн ихтэй 6 хүүхэд аавна. Зөвхөн Хитоцу Баши гэдэг сургууль зөвхөн нүн тий нийгмийн талдаа байглаас хүүхэд авдаг болохоор 8 хүүхэд аавна. Тэгээд яг ранкингээр дээрх одоо сургуулиудыг жагсаахад мэдээж эхлээд Токио заяа. Тэгээд дараа нь шууд Хитоцу Баши. Энэ донд Киото байгаа ч гэсэндээ Киото руу хүүхдүүд зордгоо. Ер нь яагаад юм бэ гэвэл эхлээд бид нэр энэ хэлний бэлтгэл дотор хин аль сургууль руу тий шалгалт өгөхөө гэдгээ шийдээд дараа нь энэ 12 сар өнгөрсний дараа 1-ээс 3 сарын хооронд тэр их сургуультаа тий орохын тулд ямар шалгалт өгөх хэрэгтэй вэ? Бичгийн шалгалт юм уу, ярилцлага юм уу, эсвэл зөвхөн материал явуулаад болоо юм уу гэдгээр ялгардаг. Токио болохоор ганцхан ярилцлагатай. Тэгээд ярилцсанд нь хүн ундгүй болохоор тий зоригтой өгдөг. Тэгээд Киото болохоор бүр яг эсрэгээрээ бичгийн шалгалт, ярилцлага, материал бүх юм байдаг. Тэгээд аюул өндөр шаардлагатай болохоор тэгээд хэрвээ чи тэр Киотогийн их сургуульд нь унах юм бол тэгээд тий хинээж авахыг хүсэхгүй байгаа. Өөр арын их сургууль руу тийм цөллөгддөг юм уу? Тийм болохоор Киото аюул эрсдэлтэй гэж үзээд ер нь цөөхөн байдаг. Киотог нэг авч үздэг. Тэгээд Токио, Киото, дараа нь Хитоцу Баши гэж явдаг. Би л Монголд байхдаа Хитоцу Баши гэж сонсож байгаагүй. Гэхдээ Японд болохоор энэ Токио, Киото, Хитоцу Баши 3 гэдэг топ сургууль, топ 3 сургууль гэж явд юм билээ. Тэгээ Хитоцу Башид 8 хүүхэд, тэгээ дараа нь
Осака ч юм уу тэгээд цаашаа явна. Тэгээд Нагоя интер руу бас явж болно. Гэтэ бигээс бол энэ жил явж болохгүйсэн. Тиймэрхүү дөө. За баярлалаа. За Юм асуусан. Сайн байна уу? 12 ангиас сурч таасан нэ. Тэгээд та яг одоо ингээд сургуулаа төгсөөд Монголд ирэх шээ. Тэнгүүд яг юу хийх төлөвлөгөөтэй байгаа вэ? ерөөхдөө их сургуулаа төгсөөд гэсэн үг юм байна шүү дээ. Тийм. Ер нь бол Монголд ирэх бодлого байгаа. Яг Японд ажиллана гэсэн үг үү? Дадлага хийгээд туршлага хоригдлуулаа. Японы нийгэм нөгөөдтэй айгүйх нөө охтуудыг эмэгтэй хүмүүсүүдийг гадуурхдаг нийгэмтэй. Тэгэхээр ер нь чи эмэгтэй болвол Японд тэгээ нөхөрт гарахгүй л болвол ари тэгээ нөхрөөрөө амьдрий гэж бодохгүй л болвол энд чи тэр карьер хөөж болж чадахгүй. Айгүй хэцүү. Тийм болохоор Японд ажилласан гэсэндээ хэдэн жил туршлага хоригдлуулаад тэгээд гадаад руу явсан дээр зөвл Японд үнтэй гадаад компаниудад ажилласан зүгээр гэж багш хүн болгон хэлдэг. Эмэгтэй бол Японд карьер хөөж тэгээ хөөх боломжгүй баг. За баярлаа. За. Тэгэхээр энэ жил ажиллаад тэгээд гадаад руу явах. Эсвэл зүгээр шууд гадаад руу явах. Өөр улс руу гэсэн үг шүү дээ, тийм. Японоос Америк явахад айгүй зүгээр байдаг. Тэгээд Японоос Америкаас Японы гэсэн хүмүүсийг авах туртай гэдэг. Тэрэл Америкийг боддог баг. Аха. Баярлаа. Би яг нөгөө юу яах гэж байгаа вэ? Бизнес явах байхгүй юу? Нөгөө нэг бизнес удирдлага гэдэг. Тэгээд нөгөө нэг сургууль дээр төгсчөөд хуваарай бизнесмен гэсэн бодолтой байдаг байхгүй. Тэгэл яг яавал тийм байсан. Японд хэдэн жил ажиллаж үзэх нь айгүй зөв баха. Баярлаа. За морилгоо даваацын хоёртоо баярлаа. За анар бас асууя гэсэн байна. Гараар өгсөн байна. Сайн байна. 11-2-ын анар гэдэг. Тэгээд та эдийн засгаа энэ чиглэлээр сурдаг гэсэн. Тэгээд яг эдийн засаг яг ямар чиглэлэр юм бол эдийн засгийн хууль юм уу, санхүү эдийн засаг юм уу? Шийдэг байгаа. Их сургуульд орж агаад бүгдийн сайн судалт өгдөж агаад гэж бодож байгаа. Ер нь аль чиглэл та тэгвэл судалж байгаас тэгээд ер нь аль чиглэлийн тэгвэл илүү одоо тий ажлын баригтай юм бол Японд байгаа зү Японд яг ямар мэрэгчлэр сурсан огт хамаагүй. Зүгээр л ямар сургууль, ямар их сургууль төгссөн байна. Тэрнээс ч хамаардаг. Нөгөө ажлын байр одоо тэг хүн шилж авахдаа ямар их нөгөө тэг мэрэгчлэр ямар хичээлээр төгссөн тэрийг хүртэл асуудаггүй. Зүгээр л тэр хүний төгссөн сургууль тэгээд айгүй олон удаагийн яригдсан. Тэгээд шууд ажлын байр одоо тийм шууд ажил авдаг болохоор яг үндэ юу сурах нь бол нэг чухал биш. Тэгээд дээрэс нь Японы их сургуулиудын онцлог гэх юм уу? 4-р курс, 3-р курстэй байхдаа л шууд ажлын байр одоо нэг хайгаад эхэлсэн байдаг. Ажил хайртай эхэлдэг тий. Ажил хайртай эхэлсэн байдаг болохоор тэр үед чинь баг тий нарийн мэрэгжлийн хичээл орж эхлэегүй байхад ажлын байр хайгаад эхлэнэ гэдэг чинь нөгөө компанийн талаас нь ч гэсэндээ юу асуух нь тодорхой бас ахгүй юу? Тэгэхээр яг Японы ажлын байранд бол яг юу сурах нь бол нэг чухал биш. Нэг хамаатай биш. Тийм. Юу яагаад би бас яг энийг мэдэрч ирсэн. Монголд ч юм бол ингээд сургуулаа төгсчөөд юу яадаг штэ. Одоо нөгөө ажлын байр, ажил хайж эхэлдэг тэ хүүхдүүд. Тэгээ хайхтаа ингээд нэг нэгээрээ зүгээр одоо юу гэдэг танилынхаа шугамаар аль эсвэл одоо юу гэдэг зүгээр нэг зарим нэг одоо алдартай компаниуд руу зүгээр яг одоо материалаа явуулдаг ч юм уу тус тусын ингээд нэг жоохон замбраагүй тийм ажил
системтэй байгаад идэг тий. Тэгээ Японд бол ерөөсөө ажил хайх систем нь бол яг бүр ийм 3 дугаар курсынхан одоо бүр яг ингэж одоо бүр Японд даяараа ингэж ажил тайлт явагддаг юм уу да. Инженер төгссөн одоо ийм оюутнуудыг авахын тулд одоо тэр нөгөө нэг ажил тайлтын тэр юг зохион байгуулж байгаа компанид бод тэгээд одоо ингэж бөөнөр яваад компани болгон ингээд тэгвдээ өөрийнхөө танилцуулга хийгээд тэрэнд нь ингээд чи бүртгүүлээд нэг хүн одоо ингээд маш олон компани руу явуулдаг гэдэг ч юм уу. Ер нь нэг их сургуулийн материал явуулж байгаатай нэлээд төстэй юм болно тий. Тэгээд ихэнх хүүхд ер нь бол 3 дугаар курстэй гэхэд одоо яг тэр ажил хайлтын юмдаа орж явсараад 4-р курс гэхдээ ажил нь одоо шийдэгдээд тэгээд Япон оюутнууд бас төлөвлөгөөтэй сурдаг болохоор 3 дугаар курстэй бол бүх хичээлээ аваад дууссан. Тэгээд 4-р курстэй ер нь бол 1 жил ажилд орохын өмнө аягүй сайхан амарн аялна гэсэн тийм төлөвлөгөөтэй байд юм байлээ. Тэгээд би бас энийг ерөөсөө анх ингээд симпаниасаа сонсоогүй мэдээгүй байсан болохоор хичээл сонголт тэр нөгөө кредитээ шахаж аавн маавн тэгээд 3 дугаар курсээсээ ажил хайх хэрэгтэй гэдгийг ерөөсөө мэдгүй өнгөрөөж исэн. Тэгээд гадаад оюутан байхаар бас нэг мэдээлэл байхгүй болж байгаа хөцөрчгоо байдаг нэг тийм байдаг юм аа. За хин ундрмагаас сайн байна уу? Юун түрүүнд өнөөдөр тав гаргаж хэрэгтэй яриа хийсэнд баярлалаа. Миний хувьд нийгмийн чиглэл гомэ. Энийг тэгтээвүлээ. Биш. Sorry. Миний хувьд нийгмийн чиглэл рүү явах бодолтой байгаа бөгөөд өнөөдөр таны ярианаас тийхэн зүйл мэдэж авлаа. Мөн тэнцэн цөөхөн хүмүүсийн нэг бол явсанд нь үнэхээр их бахархаж байна. Урам авлаа гэх юм шүү. Ундрмаа асуултыг уншаад байна уу гэж жоохон андуурчлаа. За байгаль маань яриатай гэсэн байна. Яа гэдэг. Яа баярлаа. За тэгээ сэтгэл хэлж байгаа асуулт асуусан бүх хүмүүстээ баярлалаа. За би нэг асуулт асуучих тийм үү? Чиний одоо нөгөө нэг явахаас өмнөх Япон болон явсны дараах Япон хоёр их ялгаатай байсан бэ? Төсөөлөл болон бодит байдал гэх юм уу тий? Багшаа би Япон явахаас өмнө бүр огт бодож байгаагүй нэг юм. Би энд ирээд айгүйх гэрээ сансан. Аха. Тэгээд энэ тийм хамаг юмнууд нь айгүй жижиг юм байлээ. Хотелд байсан дотор байранд гэсэндээ зүгээр нэг ресторанд ороод суухад тий хүүхдийн тоглоом сандал шиг жижигхэн сандал. Тэгээд яг тийм Монголд тийм юм үдчихэж байгаагүй тийм сандалтай ресторанд орж байгаагүй болохоор тэр нь айгүй тий шокинг. Аха. Эсэн. Тэгээд гэр бүлийнхаа зургийг ч юм уу авч явдаг байдтэй гэж бас айгүй бодсон. Тэгээ багшаа ерөнхийдөө миний одоо байгаа орчин нөгөө гадаад хүүхдүүдээр хүрээлэгдсэн. Тийм болохоор Япон сурагчтай огт ямар ч харилцааг байгаа. Аха. Яг Япон хүмүүс ийм байд юм байна гэдэг ч юм уу тэгж бол хэлж мэдэхгүй байна. Тэгэхээр эндхийн багш нар нь шинэ Монголын багш нараас бүр шал өөр. Яг ямар байдаг гэсэн үг вэ? Багш нар чинь бидний талд байд юм байлээ шүү дээ. Тэрийг шинэ Монголд байхдаа анзаараг байсан. Тэгсэн энд ирсэн чинь багш нар нь бүр айгүй хүндий эсвэл цаасаа айсан эсвэл сурагчтайгаа тэгээ дээрээс харсан эсвэл зүгээр л айгүй хүндий. Юм асуухгүй багш нь өөрөө яаж ийж ийн гэж ирдэг. Монголын тэр нь айгүй гоё юм билээ. Одоо Монголд очиад багш нартай очиад баярлсан шүү гэдэг айгүй хэлмээр санагдсан. Аха. Тэгэхээр л одоо ингээд манай сургууль сурч байгаа хүмүүс маань үнэхээр аттай байгаа шүү тий. Харин тийм ээ багшаа.
Яа за өнөөдрийнхөө яриаг ер нь хэдүүлээ ингээд өндөрлөх үү дээ. Өөр асуугаагүй үлцэн асуулт байна уу? Яаж ийн хүүхдүүдээ? За тэгвэл эмүүжэд яг ингээд хэлээгүй үлцэн түүлийн нэг зүйл нь юу вэ? Одоо кохай нартай хандаж одоо яриагаа базаад ч юм уу аль эсвэл хэлээгүй үлцэн санаагаа ч юм уу Агшин энэ хэлний бэлгэлд хурж ирээд айгүй том шалгалт сая аваад тууллаа агшаа. Ер нь бол айгүй. Тэгээд ягаад энийг тэгээ Монголд байж хахад темпайнер надад хэлээгүй байсан юм болоо бүгдээрээ энэ шалгалтыг даван туулсан тий бүгдээрээ энэ шалгалтыг тэгээ тий Монголд байхдаа энийг нь илүү бэлдээрэй гэдэг ч юм уу энийг нь сайн уншаарай ч юм уу би сонсож байгаагүй болохоор айгүй гайхсан. Ерөнхийдөө нийгмийн хүүхдүүд нийгмийнхэн тэгээ бүгдээрээ л цөөхөн байдаг болохоор ахалтай гэхдээ өмнө сонссон байсан бол айгүй зүгээр байсан гэж би бодсон. Тэгээд огсоо яг дараа жил ирэх нийгмийн момшогийнхондоо бас тэг Монголд байхдаа ерөнхийдөө хийж амаар зүйл гэдэг юм тэг тийм хөдөө ярилцъя гэж бодсон. Тэгээ хариу гараагүй байгаа тийм огсоо. За ямар ч байсан тэгээд хэцүү байсан гэдэг нь одоо таны момшогийн шалгалтыг мэдэрчээснээс илүү хэцүү байсан гэдэг үү? Илүү хэцүү байсан гэсэн. Тийм үү. Гэтэ хэцүү байсан ч гэсэндээ энэ шалгалтын дээр хичнээн муу авсан ч гэсэндээ их сургууль үлдэхгүй л юм та. Ааха. За тэгэхээр ямар ч гэсэн одоо ингээл момшоогоор Монголоос тэнцэл юм бол ингээл айгу одоо юу гэдэг те амархан гэдэг ч юм уу зүг зүгээр яж байгаа их сургууль орчин гэдэг ч юм уу. Тиймэрхүү бодол нь бол хүмүүсийн айгу өөрчлөгдсөн байх гэж бодож байна. Тэгээ момшоогоор нийгэм их сургуулиар тэнцэх тусмаа илүү гурн өндөр те цаашаа явхад илүү улам хэцүү байдаг ч байж магадгүй. Гэхдээ хэцүү юмнуудыг давж туулах тусмаа хүн өөрөө их зүйлийг сурна илүү л мундаг болоод байна гэсэн үг шүү дээ, тэ. Тэгээд угаасаа одоо энэний дараа мэдээж их сургууль гэж нэг том бүр маш том юм байгаа, тэ. Тэнд олон багш нартай, маш олон хичээлтэй, маш олон хүмүүстэй учрна. Тэгээд юуны өмнө яг ингээд хамгийн том шалгалтад авсанд нь баяр хүргэе. Тэгээд дараагийн даваанууд илүү сайн даваарэ. Тэгээд манай галааг шилдэг штэ, тэ. Одоо ингээд торгон цэргүүд гэдэг нэг тийм одоо keyword байгаа. Тэгээд чиний араас харж байгаа зөндөө олон комбайнер байгаа. Тэгээд улам мундаг болоорой. Цаашдынх нь сурлах хөдөлмөрт маш том юм. Яа. Баярлалаа. Баярлалаа. За тэгээ хүүхдүүдээ өнөөдрийнхөө яриаг хийдүүлээ. Үгээр өндөрлөё. За баяртай. Маш их баярлалаа. Баярлалаа. Баярлалаа.